Дараагийн мэдээ хүргэе. Эцэг эхийн оролцоо хүүхдийн хөгжил, сурлагын амжилт, нийгмийн итвэх болон ирээдүйн карьерт чухал нөлөөтэй. Тэгвэл үүнийг хамтдаа хэлэлцэх, туршлага солилцох, хамтын оролцоог дэмжих зорилготой эцэг эхийн хурал үйл ажиллагаа өнөөдөр болсон байна. Мэдээллийн дэлгэнгүй одоо хүргье. 21-р зуун бол техник технологийн 90 хэдийгээр технологи нь амьдралыг хөнгөвчлөх олон давуу талтай ч эсвэргээрээ технологийн хамааралтай болгох зэрэг сөрөг нөлөөг дагуулж байдаг. Тухайлбал орчин үед хүүхдүүд дэлгэц тоглоом зэргээс хамааралтай болсон нь эцэг эхчүүдийн толгойн өвчин болсон. За тэгээ нөгөө талд нь бидний шийдэл нь ер нь бол юу вэ гэхээр энэ нэг хүн болго 24 цагтай. За тэгээ унтаад идээд сургуультай яваад цэцэрлэгтээ яваад замдаа төгжрээ тэгээд биднэрт нэг тодорхой хэмжээний цаг үлдээд байгаа. За тэгээ тэр нэг хүүхдүүдийг буруу дадал зуршил сурж байгаа тэр үйлдэл гаргаж байгаа тэр цаг завыг нь өөр юм руу одоо анхаарлыг нь хандуулъя. Тэр нь одоо юу байж болох юм бэ гэхээр за мэдээж эрэгтэй хүүхдүүдтэй за ер нь бүхий л айлд бол спортын арга хэмжээнүүд байж болно. За урлагийн мэдрэмж авах секс дуулангууд байж болно тий. Ер нь гэр бүлийн талаар монголчуудын суур ойлголт, уламжлалт ойлголт одоо шин тутам бий болох ёстой байгаа ойлголт нь юу юм бэ гэдгийг бид нар өнөөдөр ярилцчихээж, хэлэлцчихээж бий болгох хэрэгтэй. Хүүхдүүдийг хэрэгцээтэй бүхнээр нь хангах энэ өөрөө эрүүл муу юм уу? Хүүхдийг амьдралд бэлтгэх нь илүү чухал байна гэдэг ийм санаагаар энэ арга хэмжээнд оролцож байгаа. Үр хүүхдээ ойлгоё, сонсъё, мэдрээ, одоо тэд нартайгаа чанартай цагийг өнгөрөөе гэдэг энэ мессежийг ээж аав нарт нийгэмд өгж байгаа хамгийн том ач холбогдол гэж би бол ойлгож байгаа. Энэ цаг үед хүүхэд насыг хэрхэн хамгаалах вэ зэрэг олон чухал асуултанд эцэг эхийн хурал хариулт өглөө. Мөн энэ үеэр Үнэнбаяр Авьяасын нууц орчуулгын номоо нээсэн юм. Энэ ном нь эцэг эхчүүдийн тархин дах түгжээг тайлах зорилготой. Тодорхойлбол хүн анханасаа авьяастай төрдөггүй, харин эцэг эхийн оролцоо дадал зуршлын үр дүнд авьяас төрдөг гэдгийг шинжлэх ухаанч байдлаар тус номонд тайлбарлажээ.